За би тэд одоо өнөөдөр 8 сарын 22 одоо мөрөн рүү явах гэж байна. Мөрөнд 22, 23, 24-нд тэнд ивент болно. Хангу Косметиксийн 50% хямдрал. Тэгээд мөрөнгийнхэн хөвсгөлийнхэндээ зориулж яг тэдгээр хүмүүсийнхаа саналаар бид нэр ингээ бөөнөрөө багаараа ирсэн байна. Тэгээ одоо яг арга хэмжээ рүүгээ явах гээд гарах гэж байна. Хангу Косметиксийн маань Хөвсгөл аймгийн Мөрөн хот дахь үйл ажиллагаа маань яг одоо үргэлжилж байна. Нийтдээ 3 өдөр үргэлжлэн. Тэгээд та бүхэн харж байгаа бол яг ард одоо ингээд хүмүүс худалдаа авалт хийгээд үйл ажиллагаа маань явж байна. Тэгээ ажиллангаа хажуугаар намрангаа маш сонирхолтой явж байна. Оо, яач вэ? Өнөөдөр хэрэг алж штэ. Дайжгүй 2 өдөр болж байна. Өчигдөр худалдаа авалт хийлээ. Өнөөдөр бас хийлээ. За тэгээд миний одоо хамгийн сайн чаддаг юм бол хэрэгэлдэг кремүүдээ санал болгож байна. За тэгээд энэ Монголын ер нь одоо бүх эмэгтэйчүүд баг худалчуунд ихэнх 180% нь энэ кремийг бол хэрэгэлдэг. Би болохоор одоо энэ 100-ны цаг гэж энийг хэрэгэлж байгаа. Ер нь миний хэрэгэлдэг крем бол энэ. Энэ бол ерөөс аюу айтайхаа. Надад бол хамгийн боломжтой санагддаг крем байна. За тэгээд миний ерөн зогсох өнцөг бол энэ ёр тийш явах байгаа. Ерөөсөө яг ингээд энэ жигүүрээгээ бацчаад байж байгаа бэ. Тэгээд тийш гал ерөөсөө явахгүй. Энэ ингээд тос, энэ пад, энэ 3 игнэг бол бацчаад байгаамаа. Тийш бол ерөөсөө явахгүй. За иймэрхүү байдалтай байна да. Зайсан байцгаана. Одоо өнөөдөр 2 дахь өдөр би тэд Мөрөн хотын Чингүнжуугийн талбай дээр ирсэн байна. Энд одоо манай хөшөө маань байна. Энд одоо манай удирдлагын ордон маань байна. Харалж байна. За тэгээ би тэд өнөөдөр 2 дахь өдрөө Хангу Косметиксийнхаа арга хэмжээ ивентийг хийгээ байж байна. За энд манай арга хэмжээ маань байрлж байна. За энд ингээ хүмүүс маань ингээд бид нар бөөнөрөө хамт 50%-ийнхаа хямдралыг за яг үнэндээ хотод хямдардгүйгээрээ л Мөрөн хотод хямдарч байна. Би бараг яг ийм хямдралыг хотод ч үзээгүй энэ яваа наснда тэгсэн чинь маргааш бид хэдийн сүүлийн өдөр тэгээ бүгдээрээ доктор ажилдаа завгүй байна. Тэгээ өнөөдөр бас гадаа цаг агаар айгүй гоё байна. Салтай, нар хурд гişirсэн сайхан өдөр болж байна. За ингээд би чин оройн цагаар юу хийдэг вэ тухайга та нартаа харуулах гэж байна. Яах ч юм бэ? Жимсэн дээр сая гიშгээд. Одоо ямар хайр юм гიშгээдтэй шүү. Жохон байж байгаа. Эдий даа гэж түүж авъя гэж бодож.
where the river takes us far away from home. Time to ponder in the fields around me, where there's nothing but the breeze and the great unknown.